Цаана та бүхэнд энэ өдрийн миний хүргэе. My Hero Academy буюу миний Батрын сургуулийн 8 дахь улирлын 3 дахь ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. За энэ анги дээр All Might-ийг одоо нугсалж алах гэж байгааг улс даяараа болон Деку болон Бакуко нар ингээд хараад байж байгаа. Үзэж буй хүмүүс одоо хин нэгэнд тэдэнд туслаач гэж залбирч идэг. Юуээс одоо буух үедээ Деку Томораг орхиод одоо Бакуко тэр хоёр бие биенийхээ гарнаас нь бариад Деку маш хурдтайгаар одоо Бакуког эргүүлээд All for One болон All Might-ийн зүг одоо шийдтгээ. За тэгээд Деку болох тэр өөрийнхөө тесрэлтээ ашиглаад цаашаа хурдаа нэмээд явдаг. Деку маш хурдан буцаад Томораг барьдгаа сороо. За энэ үед нь Томороо зүгтэж чадах байсан чи яагаад эсвэл дайрах ч юм уу те яагаад тийм үйлдэл гаргаагүй болоо гэж бодсон. Эсвэл маш хурдан хугацаанд үржинэ байж болох юм. Деку Томоро хоёр Бакуко руу хараад үлддгээ. За All Might-тай тэр хоёр та хоёр одоо эвдээ нэгдмэл байх тусмаа илүү хүчрэхэг гэж хэлж байсан үе гардаг. Тэгээ манай хоёр ч нэг хэцүү штэй хончон шиг ялангуяа Бакуко. За буцаад одоо үед All Might-ийг хормын дотор авраад газардаж чадахгүй нэг барилгын дээвэр дээр унаад зогсдгоо. Бакукогийн бизнес нэг цаас шиг зүйл гарч ирдэг. Энэ юу гэж Эдшот гэдэг нинжа батар байдаг да. Тэр гараад ирдэг. Тэгсэн чинь Бакуко бараг л өхөж байхад нь одоо түүнд зүрхний массаж хийгээд бүх эд хэрэгтнүүдийг холбож ойж өгсөн байдаг. За тэгээд Бакуко одоо хөдөлгөд маш их өвдөлтийг мэдрэгч ер нь бол хөдөлгөөн хийхэд асуудалгүй гэж хэлдэг. Тэгээ Эдшот нь болохоор 20-д чицүү ашиглаад Бакукогийн амийг аварсан учраас ер нь өөрөө амаараа түлхэх юм болоо да гэж ойлгосон энэ үед. За тэгээд Бакуко ч хамгийн гол нь өөрөө сэрсэн юм билээ шүү дээ. Амар гайхалтай. Тэгсэн чинь Бакукогийн хөлсөн тусан дээр нь тусах үед нь дэлбрээд Бакуко тэр дэлбэрэлтээр ингээд өөрөө зочиос сэрж байгаа байхгүй юу? Аль руу нэг амар юу ээ тэр дэлбэрэлт бол тэр дэлбэрэл чинь Бакукогийн сэрэлтийн дэлбэрэл юм билээ. All Might болохоор Бакуког дуудаад өөрийн гарн байсан төхөөрөмж хэсэгүүд түүний баатрын нэр болох дэлбэлэгч бурхан Dynamite гэж дууддаг. За Бакуко энийгээд All for One-ийн зүг явдаг. All for One болох дээр цаг хугацаастай хайр мань гэс Томоротой нэгдэх хэрэгтэйгээ маш яарад явж байсан чи хажуу талаас нь маш хурдтайгаар Бакуко гарч ирээд газар төмөрлөлтөнд дэлбэлээд одоо хайнаа. All for One бол надад одоо энд үрэх цаг байхгүй гэж бусад Деку Томорогийн зүг явнаа. За бусад одоо тулаан болсон газрын дүр зураг гарахад их тулаанууд дууссан, баатрууд ялсан, гэмтэлтэй хүмүүсээ зөөхөд хэрэгтнүүдэд баривчлаад ерөөхдөө цэгцэрдэг нэг л газрын тулаан ерөөсөө огт дуусаагүй удаашралтай байгаа мэлээ. Ер нь бол өмнөх хүлрэл дээр ч баатрууд асар ихээр цөөрсөн штэ. Гэхдээ л ялалт байгуулж чадсан гэдэг чинь үнэхээр том амжилт. За Томороо гэсэн чи гинт Декугийн олсыг тасалж чаддаг. Бүр гайхсан. Амар удаан хүлээжсэн гинт зүгээр л ингээл баг мөрөө хөдөлгөд таслаа гэж чам хайшин. Тэгээд гэсэн чинь болохоор ер нь бол Томорогийн хүч нь маш хурдан хүн төлжтэй учраас Декугийн олс одоо торгож дийлхэ болсон байна л гэж ойлгосон. За тэгээд хоёрын эсрэг хоёр ингээд тулаан болох шинжтэй болоод дуусч байгаамаа энэ хэсэг. За Бакукогийн зүрх нь яг л нэг дэлбэрэх гэж байгаа юм шиг тэрсгэрч байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд асар хурдтайгаар All for One-ийн хажууд очиод дэлбэлнэ. За энэ болох тэр яаж байгаа вэ гэхээр одоо Plus Ultra гэдэг энэ дэр нөгөө хязгаараа дав гэдэг хийдэг те. Бакуко болох тэр хязгаараа даваад өөрийнх нь бие нь тэр чигээр ингээд тэр тесрэх мэдрэмжийг маш сайнаар мэдэрсэн юм билэ. За тэгээд All for One болох тэр өмнөх дурсамж хальт гарнаа. Нэг дүүтэй хэлсэн. Дүү нь ямар ч хүчгүй дүүг нь авч яваа одоо нэг хүн аваа явдаг юм билэ. Тэр нь болох тэр Бакукотой адилхан царайтай тэр хүний Кудо гэдэг байсан нэгэн нийтийн төлөөгийн 2 дахь залгамжлагч. За тэгээ буцаад тулааны үе рүү ирэхэд одоо өөрийн хязгаарыг давсан Бакуко зогсож исэн чинь урдаас нь нөгөө Кудо гэдэг дутсан чинь хөвгшрөө зүнчхөө юу намайг одоо Бакуко гэдэг штэ. Кенчан гэдэг энэ анги ерөөхдөө бол дуусгаа.